Эртэх 30 жилийн өмнө Монголын газар нутгаас хар алт ундрахад ерөнхийлөгч асан очирват өмсөж явсан дээлээ миласан нь түүх болон үлджээ. Урагдаг цооногоос газрын тос хориглон гарлаа. Түүнээс хойш мөрөөдөл мэт байсан газрын тос боловсруулах үйлдвэр өнөөдөр бодит ажил болж бүтээн байгуулалтууд эд өрнөж байна. Газрын тос боловсруулах үйлдвэртэй байх нь улс орны эдийн засгийн бие даасан байдал, эрчим хүчний аюулгүй байдал, улмаар тусгаар тогтнолын баталгааны тулгуур юм. Бид өөрийн үйлдвэргүй байснараа нефтийн ханшийн савлгаа, нийлүүлэлтийн тасалдлаас шууд хамаарч улс орны хөгжилд олон сааттай тулж ирсэн билээ. Сүүлийн 2 сарын хугацаанд шатхууны үн 3 удаа нэмэгдсэн, харин өнөөдөр шатхуун хомсдох дээрээ тулсан. Нефтийн бүтээгдэхүүний хомсдол үүсэх эрсдэл учирч болцсошгүй байнамаа. Шатхуун түгээх станцууд нэг автомашинд 30 мянган төгрөгийн бензин олгож байна. Шатхууны үн нэмэгдсэн байна. Шатхууны үн яг энэ хомсдол бол өөрөө шок үүсгдэг гол хүчин зүйл гэж үздэг. Очингууд ерөөсөө 92 байхгүй гэж үхэхгүй юм. Шатхууны үнийн өслөө дээрэндээ бараа материалын хүнсний үнийг нэмждэг. Тэгээд эргээд бууддаг. Монголын төр энэ хараат байдлаас гарахын тулд олон жил ярьж мөрөөдсөн ажлаа 2018 оноос бодит ажил хэрэг болгон эхлүүлсэн. 2015 онд улсын хурлаас газрын тос боловсруулах үйлдвэрийг байгуулах шийдвэрийг англан гаргаж, засгийн газар олон улсын санхүүгийн их усүр хайж эхэлсэн. Энэ үед Монгол улсын стратегийн түнш энэтхэг улс гар сунгаж, хоёр улсын төрийн дээд түвшний харилцааны үр дүнд энэтхийн засгийн газрын хөнгөлөлтөө зээлээр үйлдвэр барих түүхэн тохиролцоонд хүрсэн. Ингээд 2019 оноос эхэлж үйлдвэрийн инженерчлэлийн ажил эхэлснээр бол төсөл хэрэгжиж эхэлсэн юм а. Шатхууны импортын зардлыг дотооддоо үлдээж, валютын гадаг шуурсгалыг багасгана. Ингэснээр үндэсний мөнгөний ханш төсвийн орлого тогтвортой болно. Тэгэхээр 90 оноос хойш шинээр бий болгож байгаа ганц салбар бол одоо энэ одоогийн барьж байгуулж байгаа газрын тос боловсруулах үйлдвэр. Альч улс бол эрчим хүч, газрын тос, хий ийм үндсэн юмнаас бол аль хараат бус байхын тэмцэл явагддаг. Монгол улс 2020 онд 1,945 мянган тонн газрын тосны бүтээгдэхүүн импортлож байсан бол энэ хэрэглээ 2024 онд 2,852 мянган тонн болтлоо өсжээ. Бүтээгдэхүүнийг бүтсээр нь ангилвал дизель түлш 53%, автобензин 27%, бусад төрлийн бүтээгдэхүүн 16% байна. Газрын тосны бүтээгдэхүүний импортын 93% нь Оросын холбооны улсаас, 5% нь Бүгд найрамдах Хятад ард улсаас, 1% нь Бүгд найрамдах Солонгос улсаас хамаарч байна. Үүнээс зөвхөн шатхууны зардал зарцуулсан мөнгөн дүнгийн өсөлтийг сүүлийн 4 жилд харьцуулан авч үзвэл 2021 онд 1 тэрбум 8 сая ам.доллар, 2022 онд 1 тэрбум 643 сая ам.доллар, 2023 онд 1 тэрбум 632 сая ам.доллар, 2024 онд 1 тэрбум 883 сая ам.доллар болон өсжээ. Энэ тоо бол монголчууд биднийг гадны улсаас шууд хамааралтай оршиж байгааг илтгэж байгаа нэг жишээ бөгөөд жил бүр тэрбумаар нь валют, их найдаар нь монгол төгрөгийг гадаг шуурсгаж байгааг илтгэж байна. Аж үйлдвэржүүлэлтийн процессыг ахаад нэг шат ахиулах гэдэг талаас энэ үйлдвэр бол маш чухал ач холбогдолтой гэдгийг нэгдүгээр хэлье. Өнөөдөр бол одоо манай үйлдвэрийн хувьд бол 4 багц ажлын хүрээнд хэрэгжиж байгаа. За нэгдүгээр багц ажил бол одоо дуусгаад 2024 онд бүрэн хүлээлгэж өгсөн. За 2 3 дугаар багц ажил бол одоо эд өрнөж байна. Үйлдвэрийн төсөл сүүлийн шатанда орсон гэсэн үг. Газрын тос боловсруулах үйлдвэр жилдээ 1.5 сая тонн нефт үйлдвэрлэх хүчин чадалтай. Түүнээс шингэрүүлсэн шатдаг хий 28 мянган тонн, 95 октантай автобензин 396 мянган тонн, дизелийн түлш 824 мянган тонн, онгоцны түлш 80 мянган тонн, зуухны түлш 17 мянган тонныг тус үйлдвэрлэх хүчин чадалтай. Үзэгч танд нэгэн зүйлийг тодорхой тайлбарлая. Монголын газрын тос боловсруулах үйлдвэр Дорногов аймгийн Алтан ширээ сумын нутагт Сайн шан хотоос 18 км-ийн зайд байрлаж байна. Харин газрын тосыг түүхийн эдэр хангах хорд Дорнод аймгийн Матад суманд байрлаж байна. Энэ хоёр байршлын хооронд 527 км. Эрхэм үзэгчданд би нэг сонирхолтой зүйлийг танилцуулах гэж байна. За энэ бол Монголын газрын тосыг тээвэрлэх, газрын тос дамжуулах хоолой. Яг ийм хоолой буюу нэг ширхэг энэ хар хоолой тус бүртээ 12 метрийн урттай. Нийтдээ 44 мянган ширхэг хоолойгоор 3 аймгийн 8 сумын газар нутгийг дамжаад 527 км тууш ийм хоолойг угсарч, гагнж, холбож газрын гүнд суурилсан байгаа. Монголчууд та бидний хамгийн хүргэн хэрэгэлдэг
АИ-95 дизель түлшийг Монгол улс дотооддоо үйлдвэрлэдэг болох энэ том зорилгын төлөө энэ хоолой Монгол залуучуудын оролцоотойгоор олон улсын байгууллагуудын хамтын ажиллагаатайгаар Монгол улсын засгийн газрын хөрөнгө оруулалтайгаар ийхүү бүтээн байгуулагдаж байна. Монгол орны зүүн урд хязгаар, Дорнод аймгийн Матад сум, Тамсгийн сав газар, газрын тос дамжуулах хоолойн толгой станц. Төсөл маань 3 үндсэн барилга угсралтын ажлаас бүрдэж байгаа. За эхнийх нь бол тос дамжуулах хоолой, хоёр дахь нь бол одоо та бүхний харж байгаа газрын тосныг өргөж халаах станцууд баригдаж байна. За 3 дугаар асуудал маань энэ төслийг одоо цахилгаан эрчим хүчээр найдвартай хангах, цахилгаан дамжуулах агаарын шугам, хойрлох байгууламж, дэд станцын барилга гэдэг үндсэн ийм 3 чиглэлтэй барилга угсралтын ажил явагдаж байна. Олон улсад төвхий тос, нефтийн бүтээгдэхүүнийг 4 тээврийн хэрэгслээр зөвөрлөдөг. Энэ нь далайн тээвэр, төмөр зам, автозам, дамжуулах хоолой. Үүнээс манай улсад аюулгүй байдал эдийн засаг талаасаа дамжуулах хоолойгоор зөвөрлөх нь хамгийн тохиромжтой. Бас энэ орон нутгийн газрын алба холбогдох хүмүүстэй бас ярилцаж ганц ч айлын давхцалгүйгээр бас энэ трассыг баталж өгсөн. За тэгээд түрүүн бас ярьсан бэлтгэл ажил дээр бид бас яг энэ дамжуулах хоолойн трассын хажуугаараа одоо сервис руу буюу технологийн замыг бас тавьж өгсөн байна. Тэгээ энэ технологийн замаар одоо орон нутгийн маш олон одоо иргэд машинаараа одоо зарчиж байна. Яагаад заавал дамжуулах хоолой гэж? Хоолой ийм учраас бид сонгосон юмаа гэдээ иргэдэд тайлбарлаж өгье. За ашиглалтын зардлыг ингээд тухайн үеийн тэр судалгааны үр дүнгээс харж хахад за хамгийн үнэтэй нь автоцом. За 1 тонн тосыг 527 км тээвэрлэхэд 65 Америк долларын төсөв гарсан байдаг. За төмөр зам нь бол харьцангуйгаа айгүй 25 ам доллар тонн 527 км-тэй. За тэгээд одоо дамжуулах хоолой маань 1 тонн тосыг 527 км тээвэрлэхэд 7 ам долларын ийм төсөв урьдчилсан. Тонн тос тутамд 7 долларын зардал гарна. А гэтэл автозамаар тээвэрлэхэд 40 гаруй доллар, төмөр замаар тээвэрлэхэд 20 гаруй доллар. За түүнээс болвол одоо 8-аас 4 дахин бага өртгөөр энэ хоолоогоор дамжуулж тээвэрлэх энэ арга замыг сонгосон байна гэсэн. Иргэд бол энэ газрын тос чинь олборлож байгаа газрын Дорнод аймаг буюу Монгол орны зүүн захад үйлдвэр маань Дорнод говьт. Тэгэхээр ингээд ийм хол барих нь зүйтэй юм уу гэж асуудаг. За энэ бол хэд хэдэн шалтгаантай. Газрын тос боловсруулах үйлдвэр гэдэг бол нэгдүгээрт гол дэд бүтцээ түшгэлсэн байх хэрэгтэй. Бид нэр одоо энэ нэгдүгээрт төмөр замынхаа ойролцоо байршуулах хэрэгтэй. Хоёрдугаарт гол дэд бүтц гэдэг маань одоо Улаанбаатар Эрдэнэ дархныг хамарсан одоо Төвийн район гэж ярьж байгаа. За дээрэс нь одоо энэ уул уурхай зонхисон говийн бүс гэж ярьж байгаа. Тэгэхээр энэ хоёрын бол их бага хэмжээгээр голд нь бол оршиж байгаа. Алтан ширээс өмнө нутагт манай одоо төр засгаас сайн шандын аж үйлдвэрийн паркийг байгуулна гэсэн шийдвэр байгаа шүү, тийм үү? Тэгэхээр тэр талбай дээр барьж байгаа усны их үүсвэр бол одоо тэнд байна. Тийм учраас тэр олон үйлдвэрийг тэнд барья гэж хэлсэн. Тэгэхээр Дорнодод барьчих гэж бодъё. За тосоо тээвэрлэхэд амархан, тийм үү? Гэтэл үйлдвэрлүү чинь маш олон тооны одоо химийн бодис, бараа материал, тоног төхөөрөмж үргэлж ингэж татагдчихэд. Энийг аль замаар зөөх вэ? Хоёрдугаарт үйлдвэрээс маш олон төрлийн бүтээгдэхүүн гарна, тийм ээ. Энэ олон төрлийн бүтээгдэхүүнийг бүгдээрээ аюултай, тесрэг дэлбэрэх аюултай. Бензин, дизель, тийм үү? Шингэрүүлсэн шатдаг хий, зуухны түлшин. Энэ болгоныг өөрөөр зориултын одоо тусгай тээврийн хэрэгслээр тээвэрлээд иргэдийн зорчдог замаар, автозамаар тээвэрлэх гэдэг бол байхгүй байхгүй. Дорнод аймгийн Алтан ширээ сумын нутагт дэвсгэрт байрлах Монгол газрын тос боловсруулах үйлдвэрийн үүдэнд хүрэлцэн ирээд байна. Энэ 150 га том хашаан дотор Монгол улсын түүхэнд хамгийн томоор бүжигдэн үлдэх нэгэн бүтээн байгуулалтыг өрнүүлж байна. За энэ дотор Монгол гадаад олон улсын мэргэжилтнүүд нийлсэн 3000 орчим хүний бүрэлдэхүүнтэйгээр 24 долоод хасралтгүйгээр энэ үйлдвэрийн бүтээн байгуулалтыг өрнүүлж байна. Манай үйлдвэр бол одоо бид нэр state of the art гэж ярьдаг хамгийн орчин үеийн техnoloги автоматжуулалтын системээр иймэр одоо тоноглогдсон үйлдвэр босч байгаа. За энд одоо та бүгд харж байна. Энэ бол манай дизелийн сав. Нэг сав маань 14,000 м3-ийн 22 м өндөртэй ийм манайд 3 сав. Түүний дараа бол одоо онгоцны түлшний сав гэх мэтлэнгийн ийшээ бензин үйлдвэрлэхэд хэрэгтэй MTB-ийн хадгалах сав гэх мэтлэнгийн сав танкны маань
барилга угсралтын одоо хэсэг дээр ирээд байна бид. За энэ хэсэгт бол манай атмосферийн болон нэрлэгийн байгууламжийн одоо барилга угсралтын одоо ажил явагдаж байна. Доор одоо булагдсан суурьтайгаа суурийг оруулах юм бол 4 давхар орчим одоо суурь байгаа. Энэ бол энэ байгууламжийн диаметр бол 3.8 метрийн диаметртэй 46 метр өндөр ийм одоо цамхаг босох юм аа. За энд манай дулаан цахилгаан станцын барилга угсралтын одоо ажил өрнөж байна. Манай дулаан цахилгаан станцын хүчин чадал бол 38 мегаваттын цахилгаан орчин хүч үйлдвэрлэх хүчин чадалтай. Үндсэн тоноглолын хувьд 19 мегаваттын 2 турбин генератор, цагт 280 тонн хурцуур үйлдвэрлэх хүчин чадалтай 2 уурын генератороос бүрдэнэ. 10 гаруй орны одоо үйлдвэрлэгчд болон одоо инженерингийн компаниудтай ажиллаж байгаа. Америкийн нэгдсэн улсын UOP, Honeywell, Холландын одоо Нидерланд улсын Shell, Итали улсын Kinetics Technology, Францын Axens гэдэг дандаа энэ одоо нефт хэмжээний салбарын технологиг хөгжүүлэгч юм том компаниуд бол оролцож байгаа. Наривчлсан техник эдийн засгийн үзэсгэлэнт 560 инженер технологийн одоо ажилчид одоо энэ үйлдвэрт маань ажиллана гэж одоо тооцоологдсон байдаг. Гэхдээ одоо бидний одоо тооцоож болж байгаагаар одоо үйлдвэр ашиглалтанд орсны дараа 1000 гаруй одоо залуучууд энэ үйлдвэрт одоо ажиллахаар одоо төлөвлөгдөж байна. За ингээ үйлдвэр бол ерөнхийдөө өөрийнхөө дистралын дагуу явж байдаг. Ер нь яг манай ард иргэд олон нийт энэ төслийг хоцорч байна, удаашрч байна гэж бол ярьж байгаа. Ер нь бол өөрсдийн зүгээс тасралтгүй ажилласан. Гол нь одоо ковид цар тахал гэдэг энэ хүнд цаг үеийг бол бид бол амжилттай даван туулсан. Давагдшгүй хүчин зүйлийн шинж чанартай гадаад дотоодын зах зээл, геополитикийн асуудал, дэлхийн эдийн засгийн хямралтай холбоотойгоор бараа материал, тээвэр логистик, одоо хүн хүчний хөлс хүртэл одоо огцом нэмэгдсэн. Үүнийгээ дагаад бол тендерт бол бас бидний төсөөлшгүй өндөр үнүүд бол ирж исэн. Бид үүнийг хамгийн одоо их өөрсдийнхөө хэмжээнд дээрээс нь одоо бас хоёр улсын төр засгийн удирдлагуудтай одоо бид нар бас ярилцаж зөвшөлдсөж олон одоо тийм маневр хийж иж одоо үйлдвэрийн төслийг бол ингэж амжилттай цааш үргэлжлүүлэх ийм боломжийг бүрдүүлсэн. Хэдийгээр саад бэрхшээлүүд тулгарсан ч бүх хүч чадлаа дайчлан төрийн бодлого шийдвэр, ард түмний итгэл хүлээлт, нийгэм эдийн засгийн өөдрөг тэмүүллийг бодит ажил болгон бүтээн байгуулагчид ажилласаар урагшилсаар байна. Монгол улсын газрын тос боловсруулах үйлдвэр нь шатхууны хараат байдлаас гаргаж, ажлын байрыг нэмэгдүүлэх, эдийн засагт үсрэнгүй эерэг нөлөөллийг үзүүлэхээс гадна хамгийн сүүлийн үеийн технологийн дэвшлиг нутагшуулж, байгаль орчинд ээлтэй шийдлүүдийг хэрэгжүүлж байгаагаараа онцлогтой бөгөөд үндэсний үйлдвэрлэлийн бахархал болж байна. Энэ үйлдвэр зөвхөн тос үйлдвэрлэж нефт боловсруулах биш. Бидний бие даасан хөгжил, эдийн засгийн аюулгүй байдал, экспортын шинэ гарц, шинжлэх ухаан, инновац, аж үйлдвэрийн шин шат руу зоригтойгоор хөл тавьж буй түүхэн алхам билээ. Монгол улсын тогтвортой хөгжлийн бодлогыг бодит ажил болгож үндэстний үйлдвэрийн ирээдүйг хамтдаа бүтээж байна.